Японы их сургуульд англи хэл болон бизнес заадаг Монгол багшийн нэгэн өдөр хэрхэн эхэлдэг вэ? Өглөө болгон 4-5 цагийн хооронд босдог. Яагаад гэвэл өдрийн хамгийн ихний чухал цагуудаа өөрийнхөө төлөө зарцуулъя гэж боддгоо. Японд нар 6 сард 4:23, 12 сард 6:42-т банддаг. Хамгийн түрүүнд сургалтын дасгал хийдэг ба багш нарын ажил нь ерөнхийдөө удаан PC-н дээр суудаг тул хүзүү, мөр, нуруу маш их жилдэг. Дараагаар нь гэрлийн асаагаа тэмдэглэлээ уншдаг. Энэ тэмдэглэл нь ахлах сургуулиасаа бичиж байгаа бөгөөд одоогоор 300-аад хуудас бичсэн байгаа. Агуулгын хувьд өөрийгөө хөгжүүлэх, мотивашн авах үгс, дөрвөн орнд эзүүрцсэн үгс, уншсан номноос сурч авсан зүйлс багтдаг. Өдрийг ирч хүчтэй эхлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нар арай мандаагүй байгаа тул нэг бол гадаад найзуудтайгаа хэл солилцох аппликейшнээр яриад гадаад хэлнүүдэд автдаг. Энэ аппликейшн Hello Talk гэж нэрлэдэг ба Facebook пэйж дээр өмнөх бичлэгүүдээр оруулж байсан. Хэрвээ найзууд маань онлайн биш байвал номноос давтдаг. Энэ донд Франц, Хятад, Испани, Солонгос, Орос хэлний номнууд байгаа. Нар мандаад зам аюулгүй болонгууд гарч гүйдэг. Хөдөлгөөн бол бие физиологи болон сэтгцийн эрүүл мэндэд маш чухал гэж боддог. Гүйж байхдаа аль болох адреналин ялгаруулах боломжтой ширүүн дуунууд сонсдог байгаа. За тэгээд өглөөний цайн өдрийн хамгийн чухал хоол гэж боддог. Хүн бүр хамгийн дуртай хоолоо идэж өдрийг эхлүүлвэл эрч хүчтэй байх баха. Миний хувьд мах ихтэй хоолн дуртай. Өнөөдөр бол салат, котлет хоёр идэж байна. Эдингээ TED.com-оос ямар нэгэн илтгэл үзэж танин мэдхүүгээ дэлхийг хичээдэг. TED.com нь орон орны шилдэг илтгэлүүдийг нийтгсэн маш хэрэгтэй үнэгүй сайт байгаамаа. Хоолоо идээд хувцас өмсөд ажилдаа гардаг. Алхаад 8 минут эсвэл дугуйгаар 4 минут явдаг. Засгүй газар амьдардаг босноос хойш ерөөхдөө машинаас татгалзсан алхах эсвэл дугуйгаар явах нь стрессийг бууруулж, хөдөлгөөн болж бие эрүүл мэндэд тустай ба байгальд ээлтэй гэх мэт олон давуу талуудтай. Манай кампус нь маш том газар нутагтай, дотор нь бүхэл бүтэн нууртай, завтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, биеэ хөгжүүлэх жимтэй, бас e-спортын заал буюу аренатай. За ингээд миний офис байдаг байшин руугаа орж байна. Зүүн талдаа номын сан байдаг. 3 давхар руу лифтээр гараад International Floor-ын гарч ирнэ. Энд ерөөхдөө гадаад багш нар бүгд байдаг. За энэ дундаас Монголын тугтай өөрийнхөө офисоо хайж олноо. Дотор нь ороод энэ өдрийн ажил маань эхэлнэ. 5 дахь өдөр нь миний судалгааны өдөр байдаг тул ерөөхдөө хичээлгүй байдаг. За энэний хажуугаар бас оюутнуудад зориулсан хичээл хийх юм газартай. Энд нь ширээ, сандал, буйдан бүгд байдаг. Заримдаа оюутнууд нь үр дүнтэй хичээлээ хийхин тулд өдрийн унтлага хийж байдаг. Манай сургуулийн кампус 2 ресторан, 1 кафе, 1 convenience storeтэй. Автобус нь 4 хотыг хооронд нь холбодог. Билетээ энэ автомат машинаас судалдаж аваад суудаг. За ингээд 1:30 болж байна. Өдрийн яг тал нь өнгөрлөө. Дараагийн удаад орой хэрхэн өнгөрдөг тухай бичлэг оруулалтыг тэр хүртэл баярлалаа баяртай.